За энэ хуулийг дэмжиж байна маш чухал хууль. Яг бидний өнгөрсөн хугацаанд бас нэг хийж чадахгүй, учраа олохгүй байгаад исэн зүйл дээр бол маш нарийн залтууд орж ирсэн байна. Орон сууц бол одоо залуучуудын хувьд хүмүүсийн хувьд мөрөөдөл байх ёсгүй. Ер нь бол одоо манай залуучууд маань за насаараа ажиллачаад нэг ганц хоёр өрөө байрчгүй тэтгэвртэй гарч байгаа олон байгаа. Тийм учраас бид нар тэрний ахмадуудыг ч гэсэн харж үзэх хэрэгтэй. 50-55 та наснд нь гарчингуут нь одоо ахмад гэж үзээд моргжийн зээл өгдөггүй, орон сууцны зээл өгдөггүй. Тийм учраас бол энэ бол нийгмийн зорилттой бүлгийн орлогод нийцсэн гэдэг ийм одоо чухал одоо хуулийн залтуудыг оруулж ирсэн байна. Тухайлбал одоо багш эмч гэтэргээд одоо нөгөө моргжийн зээлийн үнд хүрдэггүй байсан хүмүүс одоо арай гайгүй болоод ирсэн. Тэгэхээр бүх төслүүд дээр ингээд зорилттой бүлгүүд нь хуваагаад хөгжлийн бэрхшээлтэй ахмадууд тэгээд түрээслээ өмчлөх гэдэг ийм байдлаар орж ирсэнд нь бол одоо тун таатай байгаа. За түрүүн бас гишүүд асуулаа. Тэр сэлбэт төв зарим одоо дахин төлөвлөлтүүд дээр 4 сая 5 саяар бол хүмүүс авч чадахгүй мэдрэг авдраад. Нөгөө том компаниуд л авсан харагдаж байлаа яг нэг үйлгэд. Дунд нь одоо янз бүрийн лобби гэдэг одоо ингээд зөв юмыг буруу тийш нь хэрэгжүүлэхдээ хийснээс чинь болоод 4 сая 500 4 сая 800 этрээр бол одоо яг нэг үйлгэд хөгжлийн бэрхшээлтэй ахмад за нэг дундаж нэг төрийн албан хаагч нар бодлоо авахд бол хүндчтэй. Ер нь бол цаашаа ингээд орон сууцныг ингээд төрөөр дэмжиж өгөхөр тэр боломжийг цөөхөн хэдүүн ашиглаад газрыг чөлөөлүүлчихэд дэд үтсээ татуулчаад тэгсэн мөртлөө одоо бодит өртгөөс нь заавал 2 дахинаар одоо зарах ёстой гэдэг байдлаар ингээд явцдаг. Тийм учраас зах зээлд нь ингээд чөлөөтэй хайчаар л ерөөсө болохгүй юм байл. Тийм учраас хүссэн үсээгүй бодлогоо гаргаад дэмжиж өгсөн бол эргээд үүрэг тэр үн тариф чанар хүртээмжид нь анхаарах ёстой. За хөдөө орон нутагт одоо ингээд болсон өчнгүүд очихоор одоо орон сууцгүй учраас ерөөсө буцаад явчихад. Хөдөө орон нутагт заавал сумын төв дээр 9 давхар байшин барих албагүй л дээ. Өөрийнх нь орлогод нийцсэн 1-2 давхар скултер Канада хаус гэдэг юм уу төрөл бүрийн ийм зүйлүүд нь хэрэгжчихэд энэ хуулийн хэрэгжилтэнд хамрагдана үстэй гэдгийг бүр тодруулж асуумаар. Сумын төв дээр бол нэг 4 болсон өчиг, дээр үед бол болсон өчингийн байр гэдэг бол байдаг байсан. Ээлжлээд тэр хүн нэг 5 жил амьдраад түрээслээд за тэгээд эргээд тэн дээр доктор сургалтад ажиллах юм бол одоо өгнө гэдэг байдлаар энэ цаана хүний нөөцийн бодлогод бас давхар явж байгаа хэвээр гэдгийг бол хэлмээр байгаа. За дээрэс нь бас нэг юм саналууд яриад байгаа юм аа. Сайдаас бас асуумаар төрийн албан хаагчд маань 36 сар марын тэтгэмжээ аваад баг тэтгэврт гарахтаа л нэг орон сууц авч байгаа байхгүй яг нэг үйлгэд. Уул нь бол тэр хүн төрийн албанд нэг 10 жил ажиллаад 15 жил ажилласан бол магадгүй тэр бусад тэр тэтгэмж юугаар нийгмийн даатгалынхын тэр өвлөхөөр нь барьцаалаад яавал энэ хүмүүсийг төрүүлж 1 жилийн ч гэсэн өмнө орон сууцнд оруулах вэ гэдэг бодлогыг та бүгд маань энэ хуулинд яаж тусгасан бэ? Болох уу? Дээрээс нь бас нэг зүйлийг хэлмээр байна. Хөдөлмөрийн өсний доод хэмжээтэй ингээ уялдуулчаар нөгөө хөдөлмөрийн өсний доод хэмжээ өсөх болгонд хүмүүсийн түрээс нэмэгдэн юу нэмэгдэн ингээ яваад байдیں۔ Тэгэхээр би энийг амжиргааны баталгааж доод түвшинтэй уялдуулаад харгалзах байдлаар тавиад өгсөн арай илүү бодиттой байх болов. Тийм учраас ийм одоо юу тооцоолыг хийж үзсэн үү гэдгийг бол тодруулж асуумаар байна. За Батламгуулын сайд хариулъя. За Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Эрдэнэт гишүүний яриад байгаа энэ нөгөө асуудлууд нь яг одоо энэ сэлбэдэд төв. За тэгэл дахиад нөгөө дахин төлөвлөлтийн асуудлууд яг энэ өнгөрсөн цаг хугацааны асуудлууд дээр бид нэр тулгуурлаж судалгаа хийж өнөөдөр энэ 2 хуулиа оруулж байгаа гэдгийг бас дахин хэлье. За тэгээ маш ойлгомжтойгоор хэлэхэд үндэсний орон сууцны корпорац газар хөгжүүлэлтээ хийн, дэд үтсийн татаж өгнө. За зураг төслийн хийн, зураг төслөө хийхдээ тэнд одоо байгаа зорилттой бүлгийн иргэдтэй нийгмийн орон сууц байна уу, хөлснийх байна уу, хөслөд өмчлөх байна уу, тэр метр квадратуудад таарсан зорилттой бүлэг рүүгээ чиглэсэн зураг хийгээд энэ дээр гарсан тодорхой хэмжээний зардал гарна, тийм ээ. Энэ зардалтаа тулгуурлаад үндэсний хэмжээний Монгол одоо барилгын компаниудад сонгон шалгаруулалт одоо саналаа тавьж явна. За тэгээ хамгийн одоо том бөгөөд хамгийн их одоо хувь амлаж байгаа компаниудыг оруулна. За энэ орсон компани маань энэ дээр өөрснөө хөрөнгөө гаргаад барина.
хөрөнгийн асуудал дунд нь одоо асуудал үүсэх юм бол тодорхой хэмжээнд бид нар батлан даалтаар үндэсний орон сууцны корпорац дэмжлэг үзүүлж ажиллахаар ийм л одоо маш энгийн бөгөөд их ойлгомжтой өнөөдрийн одоо зах зээл дээр олон улсын бизнесийн тэр дундаа энэ барилга орон сууцчлалтын салбар дээр явж байгаа энэ зарчмыг л бид нэр тусгаж өгч энэ хуулийн төслийн зохицуулалтад оруулсан байна. За хөдөө орон нутгийн талаар одоо асууж байна. Бид бол өнөөдрийн байдлаар хөдөө орон нутагт аймгийн төвүүд, сумын төвүүд дээр 56 байршилд 8 айлын, 15 айлын одоо төрийн албан агчдын орон сууцыг өнөөдөр бас хэрэгжүүлээд явж байна. Ер нь өнөөдрийн байдлаар нэг энэ 56 байршлын нэг 50-аас 60 орчим хувьд нь бол одоо хөрөнгө оруулалтуудыг хийгээд явж байна. Хөдөө орон нутгийн иргэд бас маш их дэмжлэг авч байгаа гэдгийг бас нэгдүгээр хэлье. За орон нутгийн төвшөнд энэ корпорац яаж ажиллах вэ гэвэл өнөөдөр энэ корпорац энэ олон өнөөдөр одоо жишээ нийслэг ярих юм бол нийслэлийн орон сууцны корпорац, төрийн орон сууцны корпорац, Улаанбаатар одоо барилгын менежмент, гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар гэдэг энэ олон газруудыг өөрчлөн байгуулж татан буулгаж нэгтгэх замаар давхардлыг арилгах замаар үндэсний орон сууцны корпорац одоо ажиллана. Нэг одоо удирдлагатай, нэг ойлголттой ингэж ажиллана гэсэн одоо зохицуултууд орж байгаа. За аймгийн төвд одоо дэмжлэгтэй төсөл хөтөлбөр хэрэгжих юм бол тэнд одоо зөвхөн нэг удаагийн төсөл хөтөлбөр дээр зориулсан одоо тэр корпорац маань ажиллаад явна л гэж. Байнгын ингэж байж идэг биш. Аймгийн засаг даргын дэргэд юм уу одоо байнга байж идэг корпорац биш. Тодорхой хэмжээнд тэр төслийг эхлүүлэхэд нь хяналтаа тавиад хүлээж авлаад төсөл дууссаны дараа татан буугдчихдаг ийм хэлбэрээр энэ. За Цэнцүрэнгийн мөнгөтэй гişүн асуултаас